Сонсогч та бүхэнд ярэмэнд яг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа. Хоолболтол хов зогоорой та шашуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 16-ны даваа гарагийн дугаар шууд өрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханца Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн өнөд мөчүүдэд бид хамт байна. Интермед эмнэлэг мөн Камел брэндтэй хамт өдөр бүр эрүүлжээ. Камел хамтран ажиллаж байна. За бэлцүүнүүдэд өчигмэндийг хүргэе. Бүгдэнд нэрэ мэндэ шинэ 7 өдрийн мэндийг бас хүргэе. Шинэ 7 өдрийн мэндэ. За өнөөдөр танилцуулах алдартай төвчөн танилцуулчих. За би өнөөдөр та бүхэнд Squid Game киноны Жан Доксугийн дүрээр танигдсан жүжигчин Хоосомтойгийн тухай танилцуулахаар бэлдсэн байна. Ер нь бол сөрөг талын дүрийг маш чадварлаг гаргадаг юм алдартай жүжигчин юм лээ. Бас л актер шүү те сөрөг дүр гаргана гэдэг чинь өөрөө хэцүү шүү дээ. Тэгээд дээрээс нь яг нэг тийм тогтцоод идэв шүү лээ те. Нэг дүрийг сөрөг дүрийг лаг гаргачихаар тийм шүү дээ. Тэр чигээрээ эргэлийн дүр тоглож өгсөн жоо хэцүүлчтэй юм шиг л шүү дээ. Би чиний нөгөө санал болгоод байсан кино сайн харсан үзлээ. Сигналыг кино. Тийм үү. Ямар байна тэр? Гоё юм бэлээ. Тийм байна. Та хэдвэр өнгөртөн үзсэн? Бүгдийг үзээд дуусгасан бүр. Гоё байгаа зү. Миний яг амьдралдаа үзчихсэн бүр хамгийн сонирхолтой кинонд нэг байсан байхгүй юу? Болит геймт хэрэг гэдэг чинь өөрөө яг жинхэнэ болит. Тэгээ нөгөө өнгөрснөөс холбогдоод тий. Тэгээ тэр төгсөөлн жоохон сонирн байсан тэгэхээр дахиад цуврал нь хийгдчихлээ гам байлгүй дээ гэж ойлгосон шүү дээ. 2 ч юм уу. Тэгээ одоо тэгээд 2 дугаар си즌 гарах гэсэн үг. Харин тийм биш шүү лээ. Нэг хүлээлттэй үлдээсэн шүү дээ. Би бас тэрийг хүлээгээл байгаа. 2 дугаар үеэрсэн гарахаар үзье даа гэж бодлоо. Тэр хар таксиг ч бас хүлээгээд байгаа шүү дээ. Хар таксиг ч болохоор одоо баг си즌 3 гарах байх тий. Харин 2-ыг нь бол үзсэн. За би энэ 7 хоногийн туршид бол нөгөө Аршийн алдарт хөөхөн төрх алба бүгий киноны жүжигчдийг танилцуулнаа. За эн чинь тэгээд маш олон жүжигчид тоглосон. Дээрээс нь юу юм бэлээ л дээ. Бараг бүгдийн л манайх мэдэндээ. Нэг хэсэг бас үзлээ шүү дээ бүгдээрээ. За өнөөдрийн хувьд бол гол дүрийн жүжигчнийг бас танилцуулъя гэж бодож байна. За энэ киноны хувьд бол 2005 оны 9 сарын 5-наас 2006 оны 7 сарын 7-ны хооронд STS телевизийн сугаар үзүүлсэн Амедиа кино компани бүтээсэн Орсын нийт мелодрам телевиз явлаа гэдэг кино юм бэлээ. Яг хамгийн анхных нь их хөлбөр нь хаана гэсэн чинь Колумбих билээ шүү дээ. Тийм үү. Юусо бета ла фя гэдэг юм нэртэй юм. Гэхдээ яг нэг хөргөн төрх албаучууд нь нэлээд олон хөлбөртэй байлаа шүү дээ. Улс орнд байлаа. Гэхдээ яг бүр хамгийн анхдагчийг би баг Орос бол гэж бодчихсон. Колумбос сүүлтэй юм билээ. Колумбос орж ирсэн. Би бол царай муутай дэгдэх бети гэдэг нэртэй юм билээ. Тэгээ ер нь юм хөргөн төрх албаа гэдэг явцал юм билээ л дээ. За тэр энэ романы Орос хөлбөр наа. За цуврал Орос улсад бол маш амжилттай хүрсэн. Сувгийн үнэлгээ гिचгсэн ихийг нэмэгдүүлсэн байдаг. За үргэлжлэлийн болохоор 2024 онд хийхээр төлөвлөж ийсэн ч гэсэнтэй одоо бол яг нэг тийм гарцсан юм бол алгал явж байгаа юм байна л да. Юу цуврал нь одоо 2 дугаар хэсэг нь юу Оросынхыг нү? Тийм. Тийм гинэ. Тэгээ одоо зураг авалт нь хийгдэж байгаа бол өдөрт одоо цацагдмаар ингээд. Энд гэхдээ өөрөө нэг маш урт ангитай кино шүү дээ. Тэгээ энэний үргэлжлэл гэхэрч одоо юу гарна гэсэн. Харин одоо тэгээд үргэлжлэл нь арай нэг сонирн болчиход идэм аа. Медик явуулсан гэж байна. Цян киноны хамгийн одоо гол дүрэн жүжигч юм болох тийм ээ. Нили Увароваг танилцуулъя. За Пушкарева гэдгээр нь бид нар сайн мэдэх бах тийм ээ. Катя Пушкарева боёо царай муутай байж байгаа л одоо би бодсон манай үнжээ юм уу да. Иргэн ирэлт хийгээд байгаа шүү дээ. Гол дүрийн киноны хамгийн гол утга учир нь болчиход байгаа юм л та. За тэгээд Андреа Жидановын нарийн бичгийн дарах гэдэг. Дараа нь туслах гэдэг. Дараа нь болохоор компани ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэгч орж ирж байгаа юм л та. Елена Валерия Пушкарова нарын охин байдаг. За тэгээ анх орж ирэхдээ нэг тийм дорой хувцлалт байгаа адилэр болов ялангуяа хүмүүст айгүйх адлуулдаг. Нэг юм солонгос кино санагдаад байгаа юм да. Нэг юм боржгор устай нэг туслах байдаг. Тэрний нэрийг санахгүй байна. Яг нэг юм киноос байдаг да. Солонгос уу? Нүүрэн дээр баахан нэг юм тий. Чи хөөрхөн баха. Тийм баха нэг тийм кино байдаг. За ингээд дараад нь болохоор компанийнхаа дундаас одоо найзууд олж авна. Бөө хил ам болно. За тэгээд Андре Ромо хоёрын хууль дээр найдлаар мэдсэн дараа тэднийг зохион байгуулж тайланд байгаа бүх залмихийг нь илчлээд ерөнхийдөө нэг тиймэрхүү байдлаар л гардаг. За тэгээд энэ хайр дурлалын гурвалжин дөрвөлжин асуудал бас үүсч эхэлж байгаа маа. За энэ бүсгүй танилцуулъя тийм ээ. За Нили Увароваа болохоор 1980 оны 3 дугаар сарын 14-нд Гүржийн нийслэл Тбилист Орос аав Армян ээжийн гэр бүл төрсөн юм билээ. Тэгээд Увароваа кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг гэж байдаг гэж шүнийг болох бүх Оросын кино урлагийн их сургуулийг бол төгссөн юм билээ. За хөөхөн төрх албагүй телевизэн онлайн гэдэг киногоор бол жиггүй бүүм игээд од болж чадсан буюу баг дэлхийн нийтэд л болцсон юм билээ шүү дээ. Маш олон хүмүүс тэр тусмаа манай монголчууд. Би одоо ингээд Оросоос ганц бүрэн дуулж чадах дууны энэ хөөрхөн төрх албагүй киноны дуу байхгүй юу? Несматри гэж дуулдаг шүү дээ тий. Тэгээ энэ бүсгүүч өөрөө амар хөөрхөн дааш тэр кинон дээр бүр төгсгөлийн анги дээрээ л тэр шүдний аппаратыг авдаг шүү дээ. Тэр шүдний аппарат ч бас хүчтэй юм байна. Тийм үү. Тийм. За тэрийг тайлбарлаж өгье за.
За тоглож гисэн байдаг. За анхны кино нь бол Let's Fly гэдэг кино байсан юм байлээ. За эндээс гэхдээ анх кинонд тоглонгуудаа шууд шагнал авсан. Тэгэхээр одоо юу гэх юм нэлээд сайн жүжиглэл сайтай гэж хэлж болно да. За тэг хүсэлтээр гэдэг богино хэмжээний кинонд тоглосныхоо төлөө Гигийн Анна гэдэг шагналыг бас авч ирсэн юм байна. За 2001 онд Ороо Оросын залуучуудын академийн театрт элсэж ороод олон алдартай дүрд бас тоглосон байдаг. За дээрэс нь кино гэхээс илүү тайзны дүрээрээ илүү хүмүүст бас хүрсэн юм байна. Оозын шидтэн байна. За утопи эсрэг байна. За тэгээд 2007 онд Литвийн хүүхдийн сонголт шагналын оны зан чанар жилдэг гоё зан чанартай хүний бас болж исэн юм байна. За энэ кино тоглохдоо бас их нэлээд болжээ. Тэрийг хэлцүүлээ тийм ээ. Нэлийг нугасны муухай дэгдэхэ болгоход маш их хүч зарцуулсан гинэ. Угаасаа өөр үзэсгэлэнтэй бүсгүй. Тэгээ тийм үзэсгэлэнтэй үний чинь нэг тийм баглаасаа цаанаасаа угаасаа нэг царим мото болгоход хэцүү байсан гинэ. Кино найруулагч болохоор түүнд маш хатуу шаардлага тавьчихсан гэж байгаа. Яасан гэхээр дүрийнхээ имижээр олонний өмнө гарах бүрт хүлээ авалтанд Катял байх гэрээ хийсэн. Тэгээд энийг болохоор бүр чи яг л ийм байх хэвээр олонний өмнө гарахдаа яг энэ дүрээрээ гарч ирэх хэвээр гэж ярьсан юм байна. За тэгээд үний хэрэгтэй Нели Овроо царайлаг. Тэгээд дээрэс нь төгсөгчдөөс хамгийн амжилттай ажиллаж байсан учраас нэг тийм царим мото бүтлгүүний дүрд оруулж харах амьдралаас нэг тис өөр болгоод ирсэн байна. Яаж тэгээд тэгж өөрчлөн гэж бодсон юм бол би бол одоо ингээд зургийг харахаар үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ. Тэгээд яг ийм үзэсгэлэнтэй бүсгүй гарч би зарим мото өгний дүр тоглуулна гэвэл бас жоохон буухааргүй л санагдав. Харин тийм аз. За их чинь бас энэ Елена киноны дизайнераар ажилласан байлээ. Ерөнхийдөө бол хөөрхөн төрх халбгүй киноны бүх төрийг нь хуцалсан. Игчдүү зэрэг ажилласан юм байлээ. За тэгээ гол дүр Катягийн бодит дүрхийг нь далдлаад эмээгийн авдраас гаргаад ирсэн юм уу гэмээр сонголт муутай нэгэн болгосон буюу гавьяатай буюу тэр стил имиж нь их чинь бүртүүлж өгсөн юм байна л та. Тэгэхээр бас ойрхон буусан байж магадгүй тий. За тэгээ кино дэлгэцэн гарсны маргааш нь л нэлийг гудамжинд хүмүүс таниа шууд ихсэн гэж байгаа. За нөгөө стил имиждэх яваад байгаа ч шууд л таниа. Үтгтээ ямар хэцүү юм бэ? Одоо зураг авалтын бус ууяар ч гэсэндээ Катя шиг хувцалж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэр дүрдөө орох хэвэл болчиход байгаа юм л та. Тэгээ анх ингээд тэр их чинь нөгөө нэг хувиргал тийчээд нэг хөөрхөн заяа. Зураг авалтын талбай дээр өөр ирсэн юм байна л да. Кинонд тоглох гээд ингээд ирсэн чинь тэр талбайд нь чанга ярахчаар ой тэр юун бүсгүй зогсоод байгаа юм бэ? Энэ зураг авчи наадах талбайгаас гарга. Жүжигчин гэж бодоогүй гэсэн үг шүү дээ. Тэгэж амар дүрдөө орсон байх нь шүү дээ. Гэтэл гол дүрэн тэнд яваад хаад наадгаа явуулаа гэд тэгэж цагаан олгоор зарласан байдаг. Тэгээ тэрийг сонсчоод Катя ирээд буцаад ингээ явнгаа алц гэсэн. Би явах хэрэгтэй баг та. Би бодсон баг та гэд явнгаа алцсан гэдэг чинь. Тэгээ энэ бол нөгөө дүрдээ гайхалтай хувирсны магтаал буюу хинч түүнийг таниагүй би. Ярил Пушкаров юм байна л гэж харсан байна л да. За тэгээд яагаад ингээд ингэтлээ үзэгчдийн сэтгэлийг татсан гэж боддог вэ гэдээ асуусан л байлаа л дээ. За тэрийг хэлэхээс өмнө тантаа хэлчихээ хэлсэн. Оо за ёо дотор нь орно гэдэг шиг би. Тэгээ миний үнэхээр орс кинонд дундаас ранетик хөөрхөн төрх албаа хоёр бол миний хамгийн дуртай кино байхгүй. Тэгэл би хамаагчд бараг дээрээс хойш та энийг нэг яриачтай хичээгээл айгүй их ярьсан юм аа. Ярья. За таны гэр бүлийн хамгийн өнөд мөчүүдэд бид хамт байна интернет имлэг. За интернет имлэг жирэмсний хяналт сургалт төрөл төрсний дараа сувилал асаргааг цогцоор нь үзүүлж байгаа юм билээ. Энэ үнэхээр хэрэгтэй. Одоо асаргаа сувилгаа юм да тийм. За та жирэмсэн эсвэл төрөхгүйд бэлтэж байгаа бол таны амьдрал хамгийн онцгой хамгийн нанд үе гэр бүлийн хамт мэдрэх юм боломжтой болж байгаа юм байна. За интернетийн туршлагатай эргэмч мэрэгжилтнүүд таныг болон таны үрийг аюулгүй тав тухтай орчинд хүлээн авч жирэмсний туршид болон за төрөлтийн үед шаардлагатай бүх төрлийн их барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчлэгийг үзүүлнэ гэсэн. За үүнд юу байгаа вэ гэхээр эмэгтэйчүүдийн нарийн мэрэгжлийн үзлэг онцлогоо байна, жирэмсний хяналтын иж бүрэн багц, за жирэмслэлт төрөлт няран асаргаанд бэлтгэх сургалт байна. За тэгээ тав тухтай орчинд мэрэгжлийн баг хяналтанд гэр бүлийн хамт төрөх үйлчлэгээ тийм. Тэгээд төрсний дараа сэтгэл зүйн болон биеийн асаргаа зөвлөгөө, төрсний дараах эхнэрийн сувлын үйлчлэгийг үзүүлнэ. За тэгээд туршлагатай эмч мэрэгжилтэнд тав тухтай орчинд 24 цагийн тусламж таныг хүлээж байна л гэсэн үг. За жирэмсний хяналт бол маш чухал тийм ээ. Их ургийн юм байдлыг одоо тодорхойлон шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ аав нь жирэмсэн хүндрэлээс сэргийлдэг бахан. За мөн ургийн илрэх урагт одоо илэрхий хөгжлийн гажгийг эрт мэдэх боломжтой байдаг. За энийг ингээ мэдчихээр эмчилж болох юм уу, болохгүй юм уу гэдгийг янаас тогтооход өгнө шүү дээ. Төрсний дараах асаргаа яагаад чухал вэ? Одоо бид нар нөөс төрсний дараах сэтгэл готрал гэдэг юм маш их орчод яваад байна. Тэгээ өөрснөө ч мэдэхгүй ингээ яваад байгаа учраас энэ асаргаа дутагдсных юм шиг байгаа. Тэгэхээр хүүхдийн нойр, хөхүүлтийн хуваар, жиг солио усанд оруулах гэд олон шин зүйл мэрэгжлийн үний тусламж хэрэгтэй. Эндээс авч гэнэ шүү дээ. Тэгээ энийг ингээ бид нар амархан шиг төсөөлөд тийж одоо би жишээлбэл би ээж болж үзээгүй л дээ. Тэгэхээр энэ хүүхдийг усанд оруулах яаж тэрвэр яаж хөгүүлэх гээд энэ бүгд чинь маш том асуултын тэмдэг байгаа гэж. Шинэхэн аав ээж нар тэгэхээр
энд очиод бүх хяналтантай одоо жирэмсний дарга тэрний өмнөх гээд бүх талаас нь зөвлөгөө авчнаа гэсэн. Хаяг баршлын хувьд хаан улд өөрөг интернет эмнэлгийн нэг давхар байрлаж байгаа. Холбогдох утасны дугаар 77 техник 1111 77 техник 1111 гэсэн дугаарлал бүгдээрээ. Баярлалаа. Таны гэр бүлийн хамгийн өнөд төмчүүдэд бид хамт байна. Интернет эмнэлэг байлаа. Баярлалаа. За ингээд хөөрхөн дүрх халаа бүгий бүшкараа байх. Эргээд яриа тийм ээ. За энэ кино яагаад ийм алдартай болсон юм бэ гэхээр Катя өөрөө хэлсэн л хэлээ л дээ. За Катя Пушкарева зохиолын дагуу айжмаар өөрчлөгддөг учраас л би энэ дүр тоглохыг зөвшөөрсөн юм. Яг тэгээд дууссан бол бас хэцүү юм байна шүү дээ. Тэгтээ тэгээд нэлээд сүүлд өөрчлөгддөг ч хүлээсээр бол магадгүй одоо нэг ийм 45 дугаар анги хүртэл одоо ч ингээд 40 дугаар анги хүртэл одоо урт болчихдаг ш. Энд чинь өөрөө 100 үедээ ангитай үлээ. Тийм шүү дээ. Шантраад тэрний их гоё байсан гинэ. Ямар ч гэсэн төгсгөлөө мэдж байгаа. За би ийм байх юм байна. Тэг сүултээ гой босго болох юм байна гэдг нь л их чухал байсан гэж байгаа. За тэгээ эмэгтэй хүний хувьд одоо тэнийхэн гэдэг байгаа шүү дээ. Гинэн тэнийгдэм Катягийн дүр тоглох санал ирэхэд ер нь яаж тоглондоо гэж та ингээ хаширж байгаагүй юу гэдгсэн чинь шууд хариулсан юм л да. За би эмэгтэй хүн. Гэхдээ намайг жүжигчин гэдгийг бити мартаарай. Би жүжигчин хүн байхгүй юу? Мэргэжлийн жүжигчин уран бүтээлч хүн бүхэнд ийм нэг тийм саарал хулганы дүрийг баяртайгаар хүлээж авдаг гинэ. Юу ингэ гэсэн чинь тийм хуурдаг дүрийг их таатаа хүлээж авдаг гэж тэгж байна. За тэгээд зураг авалтаас гадна би өөрөө өөр хүн. Миний хувцлалт Катягаас бүр эрс өөр тэр битэрийн хувьд хоорондоо адилхан юу ч байгаагүй гэдэгжсэн. За тэгээд өөрийгөө царайлаг гэж боддөг юм уу гэсэн чинь яг үннийг хэлэхэд би зураг авалт эхлээс өмнө би царайлаг юм болов уу, царай муутай юм болов гэдэг талаар огт бодож байгаагүй. Тэгсэн чинь энэ кино гарч ирснээс хойш би царайлаг юм уу, царай муутай юм уу гэдэг бодол өөрийн мэдлэхгүй гарч ирсэн гинэ. Яагаад гэсэн чинь хүмүүс хоорондоо шүүмжлээд гэсэн. Хоёр ууглаад. За нэг болохоор үгүй юу яриад байгаа юм наа чи айгу царай муутай штэ гэх. Нэг болохоор үгүй штэ айгу хөөхөн штэ. Гэт ингээд харна нэрээ би яг ямар царайтай юм болоо гэж анхаарч эхэлсэн. Тэрнээс бол өргөөсөө тэгэж өөрхөн гадна дурханд боддгүй байсан гэд тэгж байгаа. За тэгээ Колумбод очисон байна. Колумбод очиход нь шүтэн бишрэгчт нь бүр амар зайг нь юус үзүүлээгүй гинэ. Яагаад гэхээр тэр Катягийн дүрийг бүтээсэн гэж сурчлагын явсан байсан учраас бүгдээрээ л нөгөө Орос бетийг харахыг хичээж гисэн нөгөө царай муутай бет дийхэ гэдээсэн шүү дээ. Хичээжсэн. За тэгээд тэр царай муутай бет нь болохоор өөрөө Колумбийнхаа үндэсний баатар юм байна. Тийм учраас тэр дүрийг Оросын одоо Катя яаж гаргасан юм бэ гэдгийг харахад бол бөө юм болсон байгаа юм л да. Уул нь бол нэг биеэ наран чараад нэг 10 хоног амарчий гэж бодсон гэсэн чинь ёстой тайван байлгаагүй гэж тэгж шууд л таньсан байна бас. Алдартай л үжилтэй. За тэгээ ээжэд чи энэ дүр чинь таалагдсан юм уу гэдгсэн. За ээж намайг халзан бас галзуу юр бусын янз бүр ахыг харсан дөө. Тэгээ би юу нь бол нэг ээж нэг тоох болцсон гэдгсэн. За шүдний аппарат байна тийм ээ. Ягаад шүдний аппараттай яваад исэн гэдгсэн чинь тэр угаасаа одоо юу гэх ориг шүдний аппарат зүөх ёстой. Шүтний ер нь бол тийм асуудалтай байсан юм шүү тийм. Мэргэжлийн эмч нар тэр юм аппарат хийж өгсөн юм билээ. Тэгсэн чи яг тэр нэг Катягийн дүртэй давхцаж таарад яг тоглох үед нь аппарат зүгж таарад ийм болсон. За яг нөө театрын том тайзан дээрээс бол тэр шүтний аппарат анзаарчихдаггүй гин л дээ. Харин жижиг тайзад нэр ч юм уу бага юм хүнтэй газар бол болж игэл амаа ангаахгүй гэчээд гинэ. Гэтэл яг кинон дээр болохоор тэгээд бүр цаанаас таарсан ерөнхийдөө нэг тийм хувцас тогтмол ер нь бол шүдний аппараттай анханасаа байсан тэр дүр мөрдөө хөөрөх гэж зүгээр юм шүү дээ. Зүг ёстой болоод л зүгсэн. Тэгэхээр одоо тэр төгсгөлийн анги дээр шүдэн засраад дуусаад авсан юм бах та. Энд одоо жил гараа үргэлжсэн нэг жил гарна л зүг ёстой л аппарат байсан юм шиг байна. За тэгээ найруулагч нар маш дуртай жүжигч нэрээр нэрлэдэг. Ягаад тэгэхээр ямар ч дүрд хоёрч чаддаг болохоор баримлын шавар гэж нэрлэдэг юм биш бүр. Ямар дүрийг бол ямар л одоо дүр тоглодог. Гэхдээ хөөрхөн дүр халбгууд Катягийн дүр тоглоснороо бас нэг хамгийн том эрсдэл байсан юм. Яасан гэхээр бүх хүмүүс Катя л гэж харна өөр дүр тоглохоор болохгүй байсан гинэ. Энийг хамгийн том аюул байгаа гэдэг шүү дээ, тийм. Ер нь бол тэр чигээрээ Катягаараа үлдчих гээд байсан. Тийм аюул байсан гэж хэлсэн. Ягаад гэхээр Катягаар чижилсэн учраас өөр кино жүжигт бүтээсэн дүрийг нь хүлээж авахгүй байх вэ гэдгээс маш их айжсэн юм байлээ. Гэхдээ одоо нөгөө баримлын шавар гэж яригддаг гэдэгсэн шүү дээ. Тэрнийх нь нэрийг гараад олон кино жүжиг өөр дүрд бол тоглосоор л яваа гэсэн. Тэгээ хөөрхөн дүр галбгүй тоглосныхаа дараа илүү их нэрд гарсан гэдэг жишээ шүү дээ. Тэрнээсээ болоод театрын ашгуурл нэмэгдсэн. Ягаад гэдгсэн чинь нөгөө тайзан дээр тоглож байгаа жүжиг нь үзгээд Катяг харах гэж хүмүүс тийм зүгээр ингэж шавдаг болцсон. Тэгээ би ч гэсэн энэ нөгөө нүдний шил аппаратгүй Катяг харахыг айгу хүссэн шүү дээ. Тэгээ төгсгөлийн анги дээр ганцхан тэгсэн. Ганцхан л төгсгөлийн анги дээр аппаратаа авч харж тэгээд хүмүүс боддороо очиж харахыг хүссэн л хаалт тий. Яг үнэ. Ямар царайтай бүсгүй юм те яг ямар бүсгүй юм бэ гэдгийг харахыг л болсон юм шиг байл те. За тэгээд жүжигийн дундуур ингээл хүмүүс уцсан дуграал тэгдэг энийг жоохон бүдүүлэг юм болдог. Хөнөөгч амтраа тийм царайтай юм байна. Шал өөр юм байна энэ төр гэд уцаар яриад байгаа үзэгчдийн дундаас. Тэгэхээр нөгөө тэр чин нөгөө
тайзан дээр тоглож байгаа хүндээ сонсогддог учраас дүрдээ орж чадахгүй сандрах гацах нэг тийм асуудал болдог гэнэ. Хөөс яг бодтер нарсан шал Үүштэй хажууд нь хүндээ яриад байгаа чинь. харин яг бүр тийм юм болдог гэдэг жишээ шүү. За тэгээд хичнээн хичээлээ ч гэсэндээ нэг юм аюул байсан. Нөгөө хөөхөн төрх албагүй явж штэ л гэж годомжонд бол хэлдэг юм бэлээ. Ягаад тэгэхээр энэ олон англи кино тогсны дараа метрогоор явна, таксигаар явна. Ер нь бол такси барихад хамгийн төвөгтэй гинэ. Тэгээд такси барихаар жолооч нэг чихтэйхэн баярлаад "Өөшөө таа ч нөгөө Катя вэ штэ" гэд ингээд болдгоо. Тэгэнгүүтээ шууд хин нэг л залгадаг гэсэн. Таксины жолооч. Би нөгөө хөөхөн төрх албагүй Катятай явж байна. Нэг чи юм байна гэл. Шууд яриад эхэлдэг. Тэгснээ араас нь уцаа өгдөг гэсэн. Хинэлгэрч манай ихнэртэй Ингээ манай ихнэртэй өөр ингээ бодтер ингээ яриад өгч байна. Одоо тэгээд багассан байлгүй дээ те. Яг тэр нөгөө эд алдартай болж явах үед нь тэгсэн болов. Ааха. Магадгүй л юм эд алдартай хит болж явах үед л ах. Баян тэгээд үлссэн юм. Өмнө нь уулын такси барихаараа таксинд амардаг байсан гинэ. Нүдэ анал хинч таних юм ч те нүдэ анал зүгээр ингээ жоох амардаг байсан ч одоо такси барихаас айдаг болсон гэд. Энэ кино тогсныхаа дараа өгсөн. Ярилцлагал байлаа л те. За хувийн амьдралаас нь дурдъя тийм ээ. За жүжигчин Александр Гришинтэй 2011 онд танилан суугаад 2 хүүхэдтэй болсон байдаг. За том охин Ийн 2011 онд төрсэн бол 5 жилийн дараа хүү Игнатийн төрсэн юм байлээ. Гэхдээ жүжигчин 3 хүүхэдтэй гэж явдаг. Яагаад гэхээр Гришиний нөгөө нөхрийнх нь өмнөх гэрлэлтээс үлдсэн хүн ээжтэйгээ амьдардаг ч гэсэндээ энэ хоёр дээр ирж очиж сайхан харилцаатай байдаг учраас би 3 хүүхэдтэй гэж ерөнхийдөө хэлдэг юм байна. За тэгээ хоёр дүүдэг ер нь бол байнга байдаг гинэ. За гэхдээ энэ бол анхны гэрлэлт нь биш. 2005 онд яасан гэдгээс нь хөөрхөн дөрх халбагууд кинонд тоглосныхаа дараа болохоор найруулагч Сергейтэй одоо гэрэлсэн юм билээ. Би яг тэр дуулжсан. Сергей Пикаловта гэрэлсэн. Гэхдээ энэ хоёр хосуудын хувьд болохоор 2005 онд гэрлээд 2009 он хүртэл 4 жил хамт байхдаа хүүхэдтэй болж таг юм билээ. Тэгээс алсан. Ерөнхийдөө гэрлэлтэд цуцлуулаад тэгээд удалгүй болохоор Александр Гришинтэй гэрэлсэн юм билээ. Тэгээ хүүхэдтэй тосно. Хоорондоо таардгүй хүмүүс гэж байдаг штеп. Тийм л юм байна лээ. За тэгээд хүний хувь тавилан гэдэг Орсын нэг алдартай нэвтрүүлэг байд юм а. Энэ нэвтрүүлэгт нийли овоо хувийн амьдралын талаар нэг үгүй ярьсан буюу өмнө нь юусэн ярьж байгаагүй ярилцлагуудаа хэлсэн билээ. Тэгээд анхныхаа нөхөр Сергейн талаар яагаад салсан бэ гэдэг талаар нэлийн дэлгэрэнгүй ярьсан юм билээ. Тэгэхээр Сэрэж намайг байнга дэмждэг тусасаар ирсэн. Миний нөхөр гэхээсээ илүү бид нэг тийм найзууд шиг болсон байсан гинэ. Бүр хэд дотны юм найзууд шиг болсон байсан. Найз нартайгаа хамт шинэ жил тэмдэглэхээр явж байхдаа би машинд байхдаа Сэрэж хэлсэн гинэ. Чи яваад найз нартайгаа шинэ жил тэмдэглэчихээ. Би ганцаараа баймаар байна гэхэд тэгэхэд Сэрэж гомцсон ч гэсэндээ заа гэд яваад өгсөн. Дадад юу нь бол дандаа буулт хийж өгдөг. Миний буруу байсан ч дандаа буулт хийж өгдөг байсан. Миний хүснээр л байдаг байсан. Тэгээ ер нь бол Сэрэж хасна нь миний л буруу л да гэд ярилцсан гэсэн юм. Би ер нь их тийм жоохон давруу зан гаргадаг гэсэн гинэ. Одоо юу гэдэг нь бүхэл юм өөрийнх нь зөв. Тэр хүн яг өөрийнх нь аясаар байгаад гарах хүн жоохон давардаг юм уу даа гэлт гэжсэн. Тэгээд нэг удаа хэлсэн гинэ. Би нэг бүсгүйдээ учирсан гэд нөхөр нь хэлсэн юм байна л да. Тэгтэн би үнэхээр их баярлж ирсэн. Ягаад тэгэхээр бит хоёрын харилцаа 4 жилийн харилцаа нэг тийм удаа үргэлжлэхгүй салах нь ерөнхийдөө тодорхой болцсон байсан гэж хэлсэн билээ. Ингээд дараад нь Александр Гришинтэй гэрэлсэн буюу одоо эхнийх нь нөхрөө салангуутаал гэрэлсэн. Тэгээд удаачгүй хүлээнд болсон юм билээ. Гэрлээд удааг байгаа. Тэгэхдээ яг энэ үед нэг тийм том асуудал гарсан. Хиний хүүхэд вэ гэдэг асуудал гарч ирсэн юм билээ. Салаад шууд дараагийнхаа хүнтэй суудсан гэсэн үг. Тэгэхээр эхнийх нь нөхрийн хүүхэд юм уу? Дараагийнх нь хүүхэд юм уу гэдэг нь докторхоогүй. Тэр нь гэхдээ одоо Катигийн хувьд бол биш гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсээ шуугж байгаа л тийм гэсэн тийм. Арайч өөрөө энэ ч техникс юмсан болсон мэдэхгүй юм шиг. Яг эргэлзэж байсан л гээл тэгжсэн. За тэгээд хувийн амьдралаа олон хүртэл болохгүйгээд ерөн тухайн үедээ хамт амьдарч байгаагаа олноос нууцсан байсан юм билээ. Хоёр дахь нөхөртөөгөө. Тийм болохоор манай хамт олон хүртэл нөгөө хуучин нөхөрт нь одоо хүүхдтэй болсонд чинь баяр хүргэх нь зөвөө гэж хүртэл бодож байсан гинэ. Ягаад тэгэхээр хамт олон найз нөхөд тэр эргэн тойрных хүмүүс нь эхнийхээ нөхрөөс салчаад өөр хүнтэй хамт амьдарч байгаа гэдэг нь огт мэдээгүй байхгүй. Тэгэхээр чи мэдээж одоо нөхрөөсөө л жирэмсэн болцсон байна л гэж бодхолох л та. За одоогийн хувьд бол өмнөх шиг муухай зан ааш харахаа болсон гэр бүлийн харилцаагаа их боддог болсон. Ер нь бол гэр бүлийн харилцааны талаар тэмцэх ёстой гэдгийг ойлгодог болсон гэж ярьсан байлаа. Тэгээ одоо жүжигчнэр бол ажиллаж байгаа ажиллаж байгаа. Маш олон цуглаад тоглоод явж байгаа. Тань нэмэлт мэдээлэл багсан уу? За. За дэмжин ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Замино бас дэмжиж ажиллаж байна. За миний босын үнэн хэрэглэгч болсноор 100 сая төгрөг хүртэлх зээлийг ямар нэгэн барьцаагүй, шимтгэлгүй, шуурхаа эргэн төлөлтийн таатай нөхцөлтэйгээр авах боломжтой юм байна. Миний босын үнэн хэрэглэгч болсноор олон давуу талтай ах нэ. За нэгт та барьцаагүй, шимтгэл, шуурхаа зээл авах боломжтой. За хоёр дахь юм бол зээлийн доод хүү сарын 1.5 хүртэлх
хувьд бол буурдаг юм байна. 3-т нь хугацаа 36 сар хүртэл уртасдаг. 4-т эргэн төлөлтийн хувьд таны бизнесийн орлого ашигт тохирсон сонголттой гэдгээр онцлогтой байна. Холбогдох утасны дугаар 99958114 99958114 гэсэн дугаарлал холбогдороо. Энэ гэхдээ аюу амар юм билэ. Одоо тэр нэг зургийг чи авсан шүү дээ. Тэр цаалын нэг жижигхэн дэлгэц байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд мөнгө төгрөг харагддаг юм билэ. Бид нар ч одоо жишээл ингээд уншуулахаар тийм мэдэгддэг шүү дээ. Тэгээ гадуур би яг энэ меню пост дээр саяхан шүү дээ. Нэг кофе шопороо уншуулсан чинь тэр одоо нөгөө зарж байгаа хүмүүс өөрөө мөнгө нөгөө арчиж байгаа худалдаж авч байгаа хүмүүс ч гэсэндээ хитэн төгрөдүүлээд байгаа яагаад байгаа ийгээд байгаа гэдэг энэ харж боломжтой юм байна тий. Тэгэхээр аюу давталтай. Аюу амар. Ер нь нэг тийм гар утас шиг л. Харин тийм зураг мураг авчиж байгаа шүү дээ. Зураг авчиж байгаа, бичлэг хийж байгаа, бичлэгийг хийхдээ бүр дуу шугамтайгаар бичлээ шүү дээ. Аюу зүгээр байл тий. За тэгэхээр та бүхэн маань сонирхоод үзээрэй. Яг үнэ. За үргэлжлүүлэн дараагийн алдартай танилцуулъя. Өнөөдөр Squid Game бүтээлийн Жандоксугийн дүрээр танигдсан жүжигчин Хосонтэйгийн тухай танилцуулна. Ер нь сөрөгтлийн дүрээр маш алдарсан жүжигчин шилж болно. 1977 оны 10 сард төрсэн. Энэ жил 47 настай эгч минь юу болоод энэ ч хасгад цутгаад гэлээ. Метр 80 см өндөр юм билээ. Нэг нөгөө левтэн цай эзэн чи энэ цай нүврэн дээр унд ирээ. Тэгээ бас наадах нь авчвал яа хаш ах шиг юм. Харин гоё асгач. Эргээ харахаар түрүүнийх нь дөнгөж хатаад цайрж байсан юмсан. Хажууд нь дахиад асгач намайг бити анхаарөө. За зүгээр. Наад гар хэсэг наадхан дээр бүр гараа ингээд тавьчулъя тий. Төрийн дуулж шиг хаа тий. За ямар ч тач метр 80 см өндөр ягаад өндрөд нь оруулсан мэхэр хүмүүс намхан дүү хүн гэж боддог юм шиг лээ. Гэвч яг боддоор нарах юм бол метр 80 см нэлээд өндөр. За жүжигчин болохоос өмнө юу хийжсэн бэ гэхээр LG Electronics гадаад худалдааг хариуцсан ажилтнаар ажиллаж исэн юм байна. Хариуцсан улс нь гэх юм бол Орос зүүн Европын улсыг хариуцсан ажиллаж исэн. Тэгээд сүүлд ярьслаа өгтөө жаахан тэгстүүлж хэлвэл Москвад байгаа бүх зочид буудлын LG LCD телевизийг би бараг суйрлуулсан гэж хэлсдэггүй штэ гэж хэлж исэн гэж байна. За мөн аав нь түүн тухайд бас Орос хэл миний хүнийг сураад үзээч гэж хэлээд Орос хэл бас сурж исэн юм байна. Тэгээд үүний дараа Hanwha Ocean гэдэг компанид ороод ингээд тасгын дарга хүртлээ. Тушаалаг дэвшгийн өмнөхөн 2011 онд 34 настайд ажиллаж гинт гарсан юм билээ. Уг нь бол карьер нь за магадгүй жүжигчин болоогүй байсан бол өдийд нэг бас нэг юм салбар малбарын даргач байдаг юм уу тодорхой хэмжээнд албан тушаалд очсон л ажиллаж яхах хүн байсан гэсэн үг. Тэр нь алдарнуудын түүхийг хараад тахаар шууд ингээл анханасаа жүжигчин болох гэж сураал те тэгэл дараа нь ингээд жүжигчин болдог бол энэ жүжигчний хувьд өмнө нь ингээд бас өөр салбарт ажиллаж ягаад тэгээд одоо мэрэгчлээ сольсон гэсэн үг. За ажилласаа гарсны дараа юу болсон бэ гэхээр SBS телевизийн одоо нэг юм энгийн хүмүүс дундаас жүжигчнийг шалгаруулад тэр тухайн одоо SBS телевизээс гаргаж байгаа кинонда ч юм уу драмада ингээд тоглуулдаг юм байна л да. Тийм шалгаруулт байдаг гинэ. Тэгээ энэ шалгаруултанд жүжигч мас согтуу байхдаа бүртгүүлсэн юм байна. Тэгээ тухайд шүүгчид түүнийг сайн жүжиглдэг юм магтаад эхний ангийн зураг авалт дуусангууд ажилласаа гарах өргөдлөө өгсөн байлээ. Нэг гинт ч бас гараагүй юм байна л да. Ер нь ингээд нэг жүжиг тоолоод үзсэн чинь болохоор юм шиг санагдаад ажилласаа гарах хүсэлтэй өгд гарцсан юм байлээ. За тэгээ жүжигчин уг шалгаруултанд тэнцэж олонний анхаарлыг татаж чадсан ч гэсэн 16 дугаар анги дээрээс хасагдсан гэсэн үг. Тэр ч өдөр өрсөлдөө ихтэй байгаа шүү дээ ийм шоу нэвтрүүлэг. Тэгээ ийм том шоу нэвтрүүлэг би орсон юм чинь дараагийн ажлын саналууд бол надаа ингээд бүр цувраал зөндөө их хэрэг бахаа гэж бодож исэн. Ажлаасаа гарсан хүн чинь нэг талаараа одоо мөнгө төгрөг яана гэсэн бодлоо шүү дээ. Нөгөө талаараа за над тугаас ингээд те би энэ талын авиас байна те амьдрал маань их доошо буурчихгүй л унчихгүй л гэдэг гэж бодсон. Гэвч ямар ч санал ирэхгүй юм лээ. Тий, тэгээд янз бүрийн шалгуултанд орж ирсэн кинон тоглох гэдэг те туслах жижиг дүрийн. Тэгээд сүүлдээ бол гэрээ зархаас үр аргагүй төрсэн байдаг. Жүжиглэхдээ хит их анхаарч явсаар байгаад гэр бүлийн амьдрал санхүүгийн асуудал ерөөсөө мартцсан байсан. Тэгээ нэг мэдхнээ гэр нь бүр дуудлах худалдан орж борлуулах зарагдах хэмжээний болоод тэгээ санхүүгийн хүндэл байдалд орсон гэдэг тэр үедээ л ер нь маш сайн ойлгосон юм байна. Зүтгэж байгаа юм да. Уг нь хүний чинь ашиг орлогын хувьд 2010 оны байдлаар жилийн орлого нь 70 сая вон байсан юм байна. Өндөр орлого болдог тий. Дэжгүй ажил төрөлтэй залуу байсан гэсэн үг шүү дээ. Гэвч гинтгэн ажилласаа гарснаас бол юун тэр 70 малын сая гэлтгүүл багассан юм шиг байл л дээ. Нэг одоо нэгс нь ажилласаа гараад хамраар шороо хүсэл юм байна л да. За тоглосон бүтээлүүдээс нь танилцуулах юм бол 60 гаруй бүтээл туслах дүрхтээс 2016 тоглосон The Age of Shadows гэдэг кинонд алдартай жүжигчин Сун Гангу одоо биднэрт бол нөгөө Сун Гангу жүжигчин чинь Parasite шимэгч киногаар танигдсан. Энэ Сун Гангу жүжигчин тэр энэ одоо The Age of Shadows кинон дээр алгадуулж байгаа дүрээр их танигдсан гинэ хүмүүс тодорхой хэмжээнд. Гэхдээ энэ ч одоо том дүр бол биш л те. Тэгээ тухайд алгадуулж байгаа хэсэг нь зохиол дээр нь байгаагүй байна. Кино зохиол дээр байгаагүй. Тэгээ өөрөө санаа гаргаад найруулагчдаа энэ Сунган жүжигчэнд очиод хэрвээ ингээд та намайг алгадах юм бол энэ кино те таны энэ тоглож байгаа дүр чи илүү амилах гад байна.
Тэр та намайг алдаач гэд. Тэгээ найруулагчтай бас хэлсэн. Тэгээд хоёулаа дэмжиж жүжигчдийн залууг алгацсан байлээ. Нийт 8 удаа алгацсан. Ер нь бол өстой маш хүчтэй алгадуулсан гэж лээ. Гэхдээ мэдээж хутга хүн лимч өвдөн ш. Гэхдээ өвдөхөөсөө илүүтэйгээр тийм аз жаргалтай байсан гинэ. Яа тэгэхээр ингээд өөрийнх нь ийм том мундаг жүжигч найруулагч хүнтэй өөрийнх нь саналыг хүлээж аваад зөвшөөрөөд тэг би өөрөө алгадуулъя гэсэн болохоос намайг гинт алгацсан юм бол байхгүй шүү дээ, тийм учраас тэр талаар аягүй жаргалтай байсан тухайгаас үл ярьсан байлээ. Ер нь энэ үеэс эхлээд хүмүүс тодорхой хэмжээнд танигдаж эхэлсэн гэсэн үг. За Squid Game кино руу орцгоё. За урлагт хөл тавьсан 10 жилийн ой дээрээ буюу 2021 онд Netflix-ийн Squid Game бүтээл тоглож Солонгос гэлтгүү дэлхийд танигдах хэмжээний алдартай болж чадсан. За сонирхолтой нь гэх юм бол уг киноны догсуугийн дүр анханасаа зохиол дээр бас л байгаагүй юм байна. Тийм, тэгээ найруулагч айдас төвшөр өрн жоохон нэмэгдүүлье. Тийм бол байх ёстой шүү гэж бодоод энэ дүрийг сүүлд нэмсэн. За мөн жүжигчин Squid Game кинонд тоглож явах үедээ хотоодны үрслийн улмаас драмны дунд үеэс нэлээд их жингээ ассан гинэ. За нөгөө хоолуун сая идэж чадахгүй явсаар байгаад тэгээд энэ Squid Game-ыг үзэх юм бол ихний хэсэг дээр нэг махлагдуу тийм би яад сайтай залуу байдаг бол сүүл рүүгээ нилээ юм тураад нарийсаад царайлагднээс гараад тийм царайлагдуу усан гэсэн байлээ шүү. Турхаараа тийм царайлагдуул гэж утсан байлээ их сурвалж дээр тийм золлоо босон гэсэн байсан. Тэгэхээр тэр өөрийнх нь одоо өвчнөтэй л холбоотой байлээ. Зарим хүмүүс хоолны хорлог гэсэн байлээ. Тэр би өнөөдөр мэдээллийг тодруулсан ч юм бол хотоодны үрвсэлтэй байсан гэснийг байдлаар хоолны хорлог тэгэж удахгүй л дээ тийм. Тийм удаа зураг авалтчууд бас л удаа үргэлжилж байгаа шүү тийм. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ашиг танилцуулаад үргэлжлүүлээ. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Camel брэндтэй хамт өдөр бүр ирүүлжээ. Хураасуу болон хоормгийг танилцуулъя. За Camel брэнд нь 2024 онд ингийн хоормгоо худалдаанд гаргасан. 2025 онд шинээр хуурай ангинээс худалдаанд гаргаад удааг байгаа. За ингийн сүүн 18 сар хадгалж болох юм байна. Ямар нэгэн тос болон сүү орлуулах бодисоороогүй 100% цэвэр, за 100% цэвэр сүү гатаасан гэдгээр одоо худалдаа. Өмнө Говь аймгийн 70 задаад үйлдвэртэй үйлдвэрээс хэрэглэгчтэй өргөдөг байна. За би шингэний ингийн хоормыг барьсан. Тийм, миний болохоор одоо чи юу лээ паудер үлээ. Тийм тий. Тийм, найруулдаг гэсэн. Тэгээ эн чинь юу те ийм савлгаатай дотроо бол 10 шигтэй гэдэг юм байлээ. Тэгээ гадагшаага явж байгаа хүмүүс бас аваа явчихад аяга амар юм санагдсан шүү. Би одоо жишээлбэл сурахаар явж байхдаа тухайн үед чинь ийм байгаагүй шүү дээ. Тэгэл ээж мэж тэлэл нууц муцаар нэм гутал мотлон дотор юм нууж мугаал явуулдаг аягүй хэцүү байлаа шүү дээ. Тэгэхээр одоо яг ийм аль биесны савлгаатай болчоор гадагшаага авч явах гэсэндээ аягүй амар болчих юм байлээ. Тэгээ Монголдо ч гэсэндээ сайхан найруулад ингээ аваад уучих боломжтой жижигхэн савлгаатай. Тэгээ амийн хичээн барьж байгааг нь болохоор өдөртөгтэй чинь бас нэг хамаагүй өдөр 20 30-аар нуухан гэж нэг аягийг л уух юм байна. 200-300 мл гэдэг чинь өөрөө 200 мл-ийн савлгаатай. Яг өдрийн хэрэгцээг хангачиж байгаа байхгүй. Тийм. За тэгээ ингийн хоормон хүний биед шаардлагатай эрдэстэй жийл, амин хүчлүүдийг ихээр агуулдаг. Тэгээд үүнийгээ хотоодны хүчилд өргөдүүлэлгүй цусны шууд дамжуулдаг. Одоо ер нь маш гайхалтай бүтээгдэхүүн хэлэгддэг юм байлээ. Бид нар л одоо нэг тоохгүй байгаад исэн юм шиг санагдсан шүү надад. Сүүлийн цагаан айлнаас олдчиход байгаа шүү. Жохон олдсон санагдсан. За тэгээд дархлааг дэмжих, мэдрэлийн эсийг тэтгэх, өрөвсөл намдаах үйлчлэгээтэй тул тэгэхээр та бүхэн маань эрүүл мэндэд дэмжих үүднээс бас хэрэглээд үзээрэй. Наа ч юм болохоор ингийн сүү байгаа юм л да. Наад сүүний хувьд болохоор гидсний өрөвслийг бууруулдаг юм байна. Хоол боловсруулалт оролцдог хотод гидсний ашигтай бичил биетний бүрдлийг цогцтой хэмжээнд нь байлгаад юм байна. Гидсний салбар хөвчгийг нөхөн сэргээдэг бахан хоол боловсруулахад одоо сайжруулдаг боловсруулалтыг дархлааны саст хамгаалтыг дэмждэг бахан тархины үйл ажиллагаа сэтгэл санаа сайжирдаг бахан дархлаа маш сайжирдаг гэж шүү. Арга өрөвсөл буурчин. Дээрээс нь жим болон бодисын солилцоо тогтворчин. Гинэ хоол шингээлтийг бас нэмэгдүүлэх өвчт юм байна. Тийм байна. Холбоот утасны дугаар 75 75 80 80 75 75 80 80 гэсэн дугаарлаа доктороо. Баярлалаа. Хамтран ажилласан Camel брэндтэй хамт өдөр бүр ирүүлжээ. Camel байлаа. Баярлалаа. За мэдээлэл өргөжлүүлье. Зутан идэх дуртай гэж юм. Ер нь их сандардаг хүн юм байна. Одоо энэ ходоод ч бас тэгдэг ч бид нар ингээд сандарсан үед аюу зангираал хөвгөө болчдөг тий. Тэгээд их сандардаг учраас хүнд хоол идэх юм бол одоо ер нь жоох хэцүү болоо явцдаг. Тэгэхээр баян зураг авалттай үедээ хөнхөн зутан идэж явдаг. За тэгээд нэг удаа нэг ийм явдал болсон. Энэс бол баг травматай болсон юм шиг үлээ. Нар жаргах үед яг зураг авалттай болоод тэгээ тэр үед бас л юм жоохон хүнд хоол идцээ байсан юм шиг байна. Тэр ходоод нь өвдснөөс болоод зураг авалтнаасаа жоохон хоцорсон. Тэгээ чи нар жаргаж явах процесс чинь тэгэл нэг л одоо үгдий тухайн үедээ чинь маш олон хүмүүс зураг авалтын талбай дээр цугларсан чи ирж байгаа хүмүүс бүгдэн цалин мөнлөө ингээл бүх юм өгнө шүү дээ тий. Гэтэл нар жаргачих юм бол ч одоо зураг авалт хийх боломжгүй болчих жоох. Яг нар шингэж явах үед авах хэрэгтэй байсан учраас тэгээ үүнээс болоод ерөн л одоо зураг авалттай тий завгүй байгаа үедээ зайшгүй зутан иддэг болсон юм байна. За ааш цагийн хувьд олон хүмүүснээс хөрөг дүр бүтээсэн учраас нэг юм хүүтэн ширүүн зан ааштай гэж боддгийм байлээ. Гэтэ бодит амьдрал дээр яг юм жаахан охин шиг хүн байлээ. Яг юу гэдэг охин шиг гэж шиг юм зөөл хүн байдаг шүү дээ. Хүүхдээрээ хамт Squid Game кинонд тоглосон жүжигчин энэ аюу Анупам
хэлж байгаа юм л да. Гаднаасаа ширүүн төрхтэй харагддаг ч үнэхээр сайхан сэтгэлтэй сайн хүн. Ер нь бол тийм сөрөг онцгой тийм зүйл бол юусоо байдгүйгээд. Тэгээ ямар сайндаа хочин Hobly гэж хэлдэг. Энэ маань Lovely-гийн одоо хочин хоо сонтой штэ тий. Тэр хоог нь аваад Lovely гэж залгачих жоохгүй. Hobly гэж нэрлэдэг. Тэгэхээр яг уулзаад ингээд ярилцаад үзэх юм бол юм сэтгэл татам, тийм зөөлөн тийм хүн юм байлээ. Тэгээ сүүлд Монголд ирсэн байсан штэ. Монголд ирээд бүр байр түрээсэлсэн Улаанбаатар хотод. Тэгээд жүүлээ PC тоглоомны газар маань тоглож болоод үүгээ явууллаа. Тийм явж бас аялах гэж байгаа гэд. Тэгээ байгаа байдлыг харах юм бол нэрээ тийм жоохон зөөлөн дүү тийм хүн шиг санагдаж шин. Тэгээд жоохон нэг юу хэцүү зүйл нь овортой царайтай. Уган зас тийм тэгэл уран бүтээл тоглож байхдаа жоохон наснаасаа ахмаг дүр төлхөө бүтээдэг гэсэн юм шиг байлаа. Тэгээд нэг удаа түүхэн драмын зураг авалтын талбай дээр ядраад хөвтчихсэн юм байна л да. Одоо ингээд зураг авалт чинь маш удаан хүлээгдэн шүү дээ. Дараагийн хэсэгтээ ингээд орохгүй л тий. Тэгээ гол дүрэн жүжигчүүд бол бас нэг арай тухтай хүлээдэг байгаа. Тэгээ туслал дүрэн жүжигч чинь бас нэг тийм хүлээлт өөрөө ч гэдэг тустай юм жоохон ховорхон болоод болчихдог шүү дээ тий. Тэгсэн чинь зураг авалтын талбай дээр ингээд нэлээд ядарсан хөвтчихсэн чинь өөрөөс нь ах жүжигчин буюу за бидэнд бол Зүрхэн Шингэсэн намар киноны Сун Сонгон жүжигчин гэдгээр бол мэдэх байхаа тий. Энэ жүжигчин хоосондоо жүжигчин дээр ирээд ахаа та тухтаа амархгүй яавэ гэж хэлсэн юм л дээ. Тэгээ нилээн санаа зовсон байдалтай хүүе ахаа та чи яасан хэцүү хөвтөж байгаа юм байна ч гэдэг тухтаа амархгүй яасан бэ хэлсэн. Тэгээд хоосондоо жүжигчний хувьд бол өөрт нь амар эвгүй байсан. Яагаад тэгэхээр ахаа гэдэг хүн чи өөрөөс нь нэг ах байсан байхгүй юу? Тийм Сун жүжигчин чи өөрөөс нь ах. Тэгээ ах хүн ирснээ ингээл учир зүггүй чи ядарчлаа яанаагүй чи та ядарчлаа гэдэг хүндлээд ахаар яахаа мэдгүй жоохон сандарсан тухайга сүүлд бас ярьсан. Одоо би чамааг л таа гэж байгаа юм шиг болоод байна шүү дээ тийм гэсэн үг шүү дээ. Тэр нэр сэтгэл өвддөг юм лээ. Муухай шүү дээ угаа. Сая төрсөн өдөр болоод би чинь гадуур нэлээд дотор явцсан чи. Та гэж нэг та их чи зэрэг гуцаа авах уу та их чи гэлээр амар би бүр сэтгэлийн шарга хунгаа алтлаа шүү. За амархан цочж айдаг талтай. Жүжигчин залуу үсээ гусаж олон кинон танхаа айдаг гэдэг дөрөв бүтээсэн байдаг. За тэгээ нэг удаа халзан одоо найз нөхдөдөө л архины газар л орцсон л явж исэн байна л да. Тэгэл ариун цэврөөрөө орчоод нэг давхар руу ингээ буусан чинь өөдөөс нь ирж байгаа хүн учиргүй ингээ өөрийг нь хараад айж магаал царай нь хувс гэл. Манай хүн эсрээгээр баг нөгөө хүнийг хараад оччихсон юм тий. Тэгээд өөрөө ер нь их аимхай юмнаас юм амархан цочждаг хүмүүс байдаг. Яг тийм тэгээд өндөр газар зураг авалт хийх юм бол одоо буухгүй бол ер нь жоохон айгаад байдаг. Ер нь өндрөөс их айдаг юм билээ. Өндөрт байх юм бол дотор нь муухай оргих, бөөлжих гэдэг нэг тиймэрхүү асуудал гардаг учраас өндрөө айц. Тийм өндрөө айц байна. Тэгээд гинт цочих гэдэг юм. Ер нь тийм жоохон аимшигтай зүйлснийг дуртай төрлөө хүн биш юм шиг байлаа. За тийм мөн амьд нь маш их хайртай Намханы Наажуу гэдэг хоёр мууртай Гару гэдэг нэг нохойтой байлээ. Тэгээ гудамжинд явж байхдаа ер нь муур таалагдвал гэнэ. Муур найрах юм шиг гэж муур тааралтвал хооллоо дундлаад явчихдаг. Тэгээ бас муур нохоотойгоо яриа сууждаг гэж гэрмэртэй хөөргөн чи яага энийг яагааг үнгээгүй гэ. Тэрийг бол ярина мууртайгаа ярьдаг. Ярина шүү дээ. Ярих уу тийм. Хоруугаар нэг юм болж байгаа. Би бас мууртайгаа бич муурж байх уу те манай хамаатны их чигээс нэг хэсэг авчиж муурыг харсан. Тэгээд чи хүмүүсаа гэдэг ярихгүй гэдэг яах вэ тий. Чи тэгж болохгүй тэг ин ингэн энэ гэж ярьж байна. Ихэл сайн ойлгоно. За гэрэлцэн 10 жил үргэсэн найз зүгтээ 2010 онд гэрэлсэн. За эхнэр нь мөн том компанид ажилладаг. Нөхрийгөө ажилласаа гарч өшний гараа эхлүүлэх үед нь маш сайн мөрөөдлийг дэмжсэн. Чи мөрөөдлөөхөө би мөнгө ч олно. Тэгэл болно гэл ингээд дэмжижсэн юм билээ. Тэгээ тухайн үед гэрлээд дөнгөж хагас жил болж байхад нь ингээд том компанид ажилладаг бас нөхөр нь ажилласаа гарангуудаж үрчин болно гэдэг хөдөлтөй явцсан учраас бас амаргүй л байсан багтал. Гэхдээ эхнэр нь бол нөхрийгөө маш ихээр дэмжижсэн гэсэн үг. Гоё шүү те. Тийм дэмждэг хүмүүс бас гоё шүү дээ. Нэг л хүн дэмждэг байх болтго юм дөө. Тийм шүү дээ. Амьдрал бас босоод ирдэ шүү. За мөн нэгэн ярьслаа өгтөө миний мөрөөдлийг хүлээн зөвшөөрч дэмжсэн анхны хүн гэж ихтэндээ бас хэлжсэн юм байна. За тэгээ найзуудаа жүжигчин болох мөрөөдлийг хэлсэн чи ийм царайтай байж чод юун жүжиглэх яриад байгаа юм бэ гэж хэлжсэн нэ. Тийм үргэ амныг тэгсэн чи эхнэр нь миний одоо эхнэр минь хувьд бол миний юу болохыг хүсдэг те мөрөөдлийг маань сонсоод юу өдөр чиний царай мараач явахгүй махгүй гэж тийм яриаггүй сонсоод уйлаад хацрыг нээлж мөрөөдлийг нь дэмжижсэн гэж. Хөөрхийн тэгэл одоо эн чинь үр дүнг үзчихлээ. Тийм. За тэгээ эхнэртэй сүүлийн 10 жилийн турш өглөөний хоолыг бэлдэж өгж байгаа. Одоо ингэж дэмжиж байгаа хүнд чинь хоол ундыг бэлдэж өгөөд одоо инхрийлж халамжлахаас өөр яах вэ? Тэгээ өөрөө ч гэсэндээ хоол унд хийх их дуртай төрлийн хүн гэсэн байна. За нэг иймэрхүү мэдээлэлтэй талдартай байна. Хөөрх юм уу? Ихтер нь ч гэсэн хөөрх юм те. Тий. Агүй аюу яриад байгаа юм бэ? Чи мөнгө төгрөггүй байхад гэдгийгц бол яана. Тийм шүү дээ. Тэгвэл тэгэл угаасаа амьдралаа авч явахгүй бол тэгэл болохгүй шүү дээ. Тий. Тэгээ жүжигчин ч одоо шууд л нэг ихний бүтээлээрээ алдартай болно гэдэг чинь бас л ховрын юм шүү дээ тий. Өчнөө олон жил явж нэг юм уу
яг зөв дүрээ болохоор л гараад ирд юм болов. Тий. Одоо жишээл нь Squid Game кинонд чи 2021 онд тоглосон шүү дээ. Тэгэхээр тэр хүртэл за ингээ 10 жил жүжиглсэн байгаа байхгүй юу? Тийм. 10 жил жүжиглэхдээ одоо дандаа л туслах дүрдтэй тэр сунгаагүй жүжигчэнд алгадуул малгадуулаад явж исэн. Тодорхой хэмжээнд бол хүмүүс танигдсан ч гэсэндээ яг гол дүрийн алдартай хүний авж байгаа цалин, туслах дүрийн авж байгаа цалин гэдэгөө шаалуур маш том ялгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүн дэлхийн хэмжээнд бас танигдах бүтээл тоглоно гэдэг маань дараагийнхаа бүтээлээс илүү их ашиг орлого олох боломж нэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Яг гоо. Мундаг байна. Тэгээ энэ тийм том биетэй аимхаа гэхэр бас хөөрхөн юм. Надад бас тийг санагцсан. Ер нь анх ингээд энэ дүрийг харахаар нэрэл ямар юуг авах вэ гэж бодохоорсон болчих. Яг бодит байдлыг харах юм бол нэр их тийм зөөлхөн юм билээ. Тийм байна. За баярлалаа сонирхолтой ярьж гисэн энэ дүргийн нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч Чанца Амийн хариулагчаар өндрөхнөр ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн өнөө төвчүүдэд бид хамт байна. Интермед имлэг мөн Камелберийн тамд өдөр бүр ирүүлжийг хамгааллаа. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлэг явуулсан сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.